Би ч ингээ босоод явж чадахгүйсэн баг. Алхаж чаддаггүй, хэвтэж чадахгүй, сууж чадахгүй, ингэж мөнгө сууж чадахгүй штэ. Тэгээд ингээд өвдөд ахаар чи хүн чинь ингээд амар стресстэй тэг нойргүй бүр амар хэцүү байсан. Би бүр одоо нурууны асуудалтай болоод бүр нэг мэдсэн чинь 15 жил болсон байгаа байхгүй юу. Тэгээд 15 жил болохдоо би нөгөө зүгээр байгаагүй өвдөлт нь ингээд жил ирэх тусам хүндрээд тэгээд би Монголдо одоо маш олон эмчилгээ хийлгсэн. Тэгээд баг яваагүй эмнэлэг хийлгээгүй эмчилгээ баг байхгүй. Тэгээд ингээд өөрийгөө эмчлүүлж ийн гэж бодоод яваад байсан боловч жил ирвдсэн миний нуруу хүндэрсэн байсан л та. Тэгээд сүлдээ эмра хийлгсэн чинь миний хөр нөгөө зүлхийгээд тэгээд диск нь урагдаад тэгээд ер нь бол хагалгааны залттай болцсон байсан. Тэгээд би өөрөө судлаад явж байгаад тэгээд энэ эмнэлгээ олж мэдээд тэгээд эмнэлгийнхаа ажлуудыг Монголд эрэхтэн уулзаж танилцаад тэгээд зураг өгж явуулаад эмчээс одоо эмчлэгдэх боломжтой хаалгаа хийх шаардлагагүй гэдэг мэдээг сонсоод тэгээд би чинь очиод баг 3 хоногоос миний өвдөлт намдаад тэгээд би 14 хоноод эмнэлгээс гарахдаа би баг цоо эрүүл хүн шиг гарсан. Тэгээд одоо тэрнээсээ шокт өвдөхгүй байжгаад одоо эмч маань ирээд тариагаа хийлгэж дээ. Тэгээд тариагаа хийлгэж яхад сая эмч маань үзээд бүр маш сайн байна гэсэн би өөрөө ч маш сайн байгаа мэдэрч байгаа болохоор үнэхээр их баяртай байна. Тэгээд би ийм өвдөлтгүй ерөөсөө ийм удаан байж нэг ч үзээгүй. Тэгээд би бүр бараг сар болгон минийх ингээд нөгөө өвдөлтөнд давтагдаад тэгээд нөгөө тэр амар хүчтэй өвдөлт чинь ингээд ойрхон хугацаанд давтамж нь их байхаар би бүр өөрөө сүулдэ бүр ингээд өвдөлтийн шоконд ороод би бүр амар хэцүү инээх хөтөл баг хүнтэй ч ярьж чадахгүй тийм байсан байхгүй. Тэгээ одоо бол би бүр аюу аз жаргалтай баг 8 сар болсон. Тэгээд өөртөө баг итгэж чадахгүй тэгээд нуруу өвдөхгүй байх ингээд ямар сайхан байхыг мэдрээд би 8 сар болчлоо.